Hi guys. За өнөөдрийн бичлэг юугаараа онцлог вэ гэхээр эдгээрийг амсаж үзээд реакшн хуваалцсан. Энийг дэвтээсэн байгаа болохоор ингээд төр дүрийн тавьчих. За яагаад эдгэрийг идэж үзэж байгаа вэ гэхээр эднэр маань хүн болгон хэрэгж үзсэн, хүн болгон ууж, амсаж, идэж үзсэн. Харин би амсаж, идэж хэрүүл үзег байгаа байхгүй юу? Тэгээд би нэг өдөр бодоод эднэр ер нь дэлгүүр болгонд л байж ах юм гэж бодчихсохгүй. Тэнгүүтлээ дээрэс нь хүн болгон амсаж үзсэн, идэж үзсэн, ууж үзсэн байх юм. Тэгэхэд би яагаад одоо хүртэл эдрийг идэж, ууж, амсаж үзег байгаа юм бол гэж гайхдаг гэсэн заяа. Тэгээд нэг өдөр тийм бодол орж ирээд би эдрийг идэж үздэг ч юм болоо гэж бодчихсон байхгүй юу. Тэгээд идэж үзэхдээ нэр яагаад заавал ганцаараа идэж үзэх ёстой юм? Бусдтай бас тий бодлоо хуваалцъя, оноогийн ямар хамттай байгааг ингээ реакшн харуулъя тий хуваалцъя гэж бодсон байхгүй юу. Тэгээд ер нь бол би бол энийг бол ерөөсөө иж үзээгүй. Сая л бүр харангуйтаа авсан. Ерөөсөө иж үзээгүйг нь харж байгаагүй. Сая би эдрийг нөгөө нэг идэж үзгээд тэгвэл авсахгүй юу? Тэгсэн чинь энэ харж байгаагүй юм байсан. Тэгээд би энийг харангуйтаа авсан байхгүй юу? Энэ нь болохоор шоколадтай чипс гинэ. Та нар шоколадтай чипс идчихсэн үү? Идэж үзчихсэн үү? Энэ солонгосын юм байна. Би болохоор дандаа л нөгөө нэг юм шар өнгөтэй чипс идэж штэ, шарсан хүмүүс тий өөр сонгонтэй ямар одоо хамахтай ач гэдэг лөө тий тийм чипснүүдийг л идчихсэнээс ийм шоколадтай дээрээс нь ийм дэвсэлтэй чипс л идэж байгаагүй. Ер нь бол чипсийг хүн болгоо мэднэ, чипсийг хүн болгоо идэж үзчихсэн тий. Гэхдээ шоколадтай чипс гэж бол би сонсож байгаагүй. Шоколадтай чипс л идэж байгаагүй. Гэхдээ энэ сая CEO-гаас би идэх басахгүй юу. Тэгээ CEO-д байсан болохоор хүмүүс ер нь бол мэддэг байх. Та нар альтины идээд үзсэн байх. Тэгээд бас бүгдээрээ мэддэг болсон байх. Энэ гэхдээ zero sugar гэнэ. Сахаргүй юм байна. Сахаргүй гэдгээрээ давуу талтай онцлог юм. Би угаасаа яг л ингэ жин нэмээд харгалаад байгаа болохоор сахаргүй юм, гурилгүй юм хэрэглэхийг аяг хичээж байгаа. Тэгээд дасгал хөдөлгөөн хийх аяг хичээж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг би сахаргүй гэхээр маш их баярлаж байна. За юу ч зэгнээс эхлээд хөдөлгөөн амсаж үзье. Тэгээд оноо өгье. Шууд нэг гараад ирсэн. Эхлээд намайг амсаад үзгээд. Эхлээд намайг идээд үзэлдээ. Би амар гоё штэ гоё амсдаг гэ. Ийм юм байна. Яарта. Ийм яг одоо энэ зургаар байсан шигээ ийм хэлбэртэй юм байна. Идээд үзье да. Гоё юм байна. Надад л амар таалагдсан. Яг програм амар их юм байна. Амар зөндөө юм байна. Ингээ дүүрэн. Зөндөө юм байна. Бүгд амжилттай хэлж юм байна. Цагаан цэвэр чи. Нөө нэмгэн далбар нөгөө чипс идэж штэ. Шар өнгөтэй шарсан хүмүүс. Тэд нар л ерөнхийдөө хүний бид маш тэ шарч идэг болохоор тий. Чипс ер нь хүний бод аягүй муу гэж ярьдаг. Тийм болохоор хүний онд үнэхээр бүх чинь чипс идийгээ чипс өдөртэй болвол нэг авч өгөрөө манайха 90 г юм байна. 90 грамтай. Нэг хөргөн. Латте ам гоё амттай амтлангаа бас хүүхдэд айгүй таалагдахаар хэлбэр дүрстэй юм байна.
Амар гоё шоколад амтгцдаг юм байна. За энэ нь хэдэн оноо вэ? 10-аас 10 гүн. Миний бодод төсөөснөөс уулшаал гоё амттай байсан. Би нэг жоохон юм хуурамч амттай гэж магадгүй гэж бодож байсан хгүй юу. Дотор юм их дүүрэн байна гэж бодоагүй заяа. Ер нь бол амар том юм бөмбөр хийтэйсэн шүү дээ харуулхад. Чипснүүд чинь амар том юм бөмбөр хийтэй мөртлөнгөө дадлахаар ингээл гэл хин гарангуутлаа ингээл нэг яралт нь жоохон байж идэв шүү дээ. Гэсэн бол үгүй яг дүүрэн айгүйх байд юм байна. Тэгээд дээрээс нь амт гоё юм байна. Яг тийм хөөсөн зэвшиг амттай байхаар сартай харагдсан ч тийм биш юм байна. Аюу гоё амттай байлаа. Шоколад амтагдаж байна. За. Тэгээ дараачих нь strawberryтэй mochi билүү? Mochi гэдэг үстэй тий. Энэ бол надад амар зүйл харагдаж байна. Нэг бол би нөгөө хүмүүс ингээд mukbang хийж явахдаа ч юм уу тий эсвэл нөгөө нэг зүгээр влог хийж байгаа хүмүүс ингээд дундуур нь влогын дундаа идэж байхыг харж байсан хгүй юу. Тэгээд mochi гэдээсэн санагдаж байна. Энэ ер нь COGS аягүй харагддаг хгүй юу. Би COGS руу аягүй хордیں۔ Би юм худалдаж авч явах дандаа энэ ингээд харагддаг. Надад амар гоё харагддаг. Гэхдээ би ерөөс авч идэж үзэж байгаагүй. Одоо идэж үзэх чинь ингээд одоо бол ингээд амар зүйл харагдаж байна зөө. Одоо бүдрээ задлаа. Амар юм цэлцгнүү шиг цэлцгэнсэн зүйлс харагдаад байна л да. Яг төсөөлжсэн шиг тийм байх нь бүгдээрээ үзье заяа. Оо нарта бэрхэр бүр юм амар хонхоод юм биш үү? Оо амар төөлхөн байт юм хөөе. Oh my god, энэ хардаа. Амар зөөлхөн бүр ингэж төсөөлснөөс амар зөөлөн. Амар зөөлхөн байт юм байна. За таамч үзье. Оо энэ нь юу вэ? Ямар амар том хазчваа. Амар ялуун. Дотор юм юмтай. Надад юу ч сайн мэдэхгүй наа. Амар нэлээд амттай юм заяа. Би нэлээд амттай юм дургахгүй юу? Би нэлээд амттай нэг чаддгүй юм. Манай нөхөр болохоор нэлээд амттай юм дуртай. Би болохоор ерөнхийдөө тийм эсгэлэн төрлийн амттай дуртай байхгүй юу? Энэ л надад өстой таалагдсангүй. Яа strawberry амтгах үед амтагдаж байна. Гэтэ нэг ингээд амар тийм хуурай сонир аргуу мэдрэмж ингээд төрүүлж байна. Амар тийм сонсон зөөлөн харагдаж байгаа мөртлөнгөө яг хазаа ихээр юм хуурай ингээд гурил цацсан юм шиг тий. Одоо энэ одоо нудаг powder цацсан юм шиг байна л да. Тэр нь айгүй муухай мэдрэмж төрүүлж байна. Дотроо ч гэсэндээ айгүй онцгүй юм. Таалагдсангүй би нэлээд юм дурггүй. Хазангуут strawberry амтж гин өөр тийм чихэрлэг баг зэргийн жоон чихэрлэг амт бол байна. Ер нь жоохон баг зэргийн жоон чихэрлэг амттай. Тэгээд гүзэлгэн амтж гин. Тэгээд өөр ахтай хам байхгүй. Ер нь бол нэг гоё амт байхгүй зөө. Таалагдсангүй идэхгүй. Манай хүүхдүүд ирээд идэж магадгүй. Үлдээчи. Тэгээд хэдэн оноо гоо 10-аас 3 оноо гэнэ. Төсөөлсөн шиг байсангүй. Би нэг амар юм памбар зөөлхөн гэж утсан чинь төсөөснөөс бол амар зөөлхөн байсан. Гоё байсан. Гэхдээ амт нь төсөөсөн шиг гоё байгаагүй. Би амтыг амар гоё гэж бодсон заяа. Тэгсэн чинь төсөөсөн зүйл өөр байлаа. За дарчхан даё гэдэг юм. Нэс ногоон нэг юм дээ тий. Би уг ногооныг авах зорилготой орсохгүй юу? Тэс ногоон байхгүй юм байсан. Тэгээд хамгийн нийтэд би нэг анх ундаа гэж мэдхгүй пяв гэж боддог байсан заяа. Тэгээд хүмүүс айгүйх ингээд уугаа явуулсан нэг хэсэг.
нэг анх орж ирж яхад нь л юм шиг байлээ. Сонирхоод хүмүүс айгүй хэрглэж үзсэн юм шиг лээ. Би тэгээд хүмүүс энэ шар хэргийг ямар хэрглэж байна гэж бодоод заяа бүр гайхаад тэг ингээ харж хятад байх юм. Хятадын энэ шар хэрэг пям гоё байд юм болоо гэж бодоод амар хэрглэж байна гэж бодоод гайхаад яваад өгсөн байхгүй юу. Тэгсэн чинь эсвэл амар гоё хамтуудаад ингэж хүмүүс хэрэглээд байгаа юм болов уу гэж бодсон чинь манай их чи хүүхэд барьц явжсэн зэ нэг өдөр. Тэгсэн чинь тэр хүүхэд 8 настай байхгүй юу? 8 настай эрэгтэй хүүхэд. Тэгээ ингээд сургуулаасаа барилд ороод ирсэн. Тэгээ би гайхаад хинтээ хүүш энийгээ пиа барьц явж байгаа юм гэж бодсон заяа. Ингээд энэ яагаараа пиа барьц явж идэв гэж бодонгуутлаа. Хальт тийм бодол орж ирсэн заяа. Тийм бодол тийм удаан бодоогүй гэхдээ амар хурдан тийм бодол оржсны гараа явцаа. За юу гэж угаасаа ээж аав сургуулаас нь дөнгөж аваад ирж байгаа юм чинь пиа байж авч ирэх үү дээ. Тэгэж ээж аав нь замраг дэлгүүрээс нүгэл пиа авч өгөөд байж авах үү гэж бодонгуутлаа. Энэ бол хүүхэд барьцсан явж байгаа юм чинь ундаа юм байна гэж утсан заяа. Тэгээд дээрэс нь ингээд хаасайгүй ингээд өдрийн цагаар хүмүүс хүүхдүүд төрсэн охтууд ингээд барьцсан явж байгаа харагдсан болохоор ер нь ундаа байсан юм байна. Ундаа болоод хүүхдүүд хүмүүс айгүй хуугаад хэрэглээд гадуур ингээд хүмүүс хамаагүй тоохгүй өдрийн цагаар ч хамаагүй ингээд барьцсан яваадсан юм. Өдрийн цагаар ч хамаагүй уугаа яваадсан юм гэж бодсон байхгүй юу. Тэгэхээгүй л үгээл тий бүр цайрсан юм шиг жоохон охтууд 10 жилийн охтууд ингээд өдрийн цагаар пиа барьцсан уугаад явж байгаа үү гэж бодсон. За тэгээ би за окей ундаа юм байна. Би нэг заавал амсч үзнэ дээ гэж гоё бодоод өнгөрчээсэн заяа. Тэгээд яг тэгээд би энийг бол биш яг энэ улаан ингээд ногооны амсч үзнэ гэж бодчихсон. Тухайд манайд өдөр ногооны барьж гэрлэг орж байгаа хэрэгцээ байхгүй юу. Тэгээд одоо ногооны нууж үзсэн чи сая сийүүд манай гэртээ хамгийн ойрхон сийүүд болохоор энэ ногоон байгаагүй энэ улаан байсан. Тэгээд ногоон байхгүй гэсэн чи байхгүй. Аагүй CEO-гаас болохоор эднэрээ авсан юм байна. Бусад юм авсан. Энийг болохоор дэлгүүртэйгээ гэртээгээ хамгийн ойрхон дэлгүүр л орж ирсэн байхгүй юу. Тэгээд манайтай чанга дуурчлаа. Тэгээд гэртээ хамгийн ойрхон дэлгүүр л ороод энэ явах гэсэн чинь ногоон байхгүй юу гэсэн чинь байхгүй. Энэ л байна гэдгсэн. Энэ яа тийм бэ? Ингээ арагшин зөвхөд ингээд авчдсан юм байна заяа. Нэг бидний нөгөө нэг өөр нэг газтай өөр нэг юм ласттай ундаанач болохоор ингээд шууд дээш нь ингэж сөхөд байдаг шүү дээ. Тэсч энэ болохоор ингэж авд юм байна. Тэгээ би сая нөгөө сурснараа шууд дээш нь ингэж сөхөх гээд хэлсэн чинь ингэж онгод юм шүү заяа. За чи та нар бүгд юм мэдж байгаа. Бүгдээр ууж үзсэн, хүн болгоно ууж үзсэн, хэрглэж үзсэн юм би нөгөө ууж идэж амсч үзэх болохоор амсаж идэж үзэнгээр реакшн хуваалцах байгаа шүү дээ тий. За амсаж үзье. Ингээд ингэж юм хятад хятадынх юм байна л да. Ийм хятадын бичмчтэй. Ийм байсан. За яа гэд амсаж үзье. Өглөөсөө нэг амар юм уугаагүй байсан. Нэг аяг ус уусан байсан болохоор амар уучлаа. Өг нэг л балгаад авсан гэж бодсон байхгүй тэгсэн чинь. Ер нь бол юу юм бэ? Бусад нэг газтай ундаанууд байдаг шүү дээ. Кола, мола, Sprite, Fanta, Manta гэл тийм. Тэднээс бол газ нь арай гайгүй. Газ нь арай жоохон бага гэх юм уу? Чүд жоохон бага. Одоо колог 100% газтай гэж үзэхэд энэ бол нэг 70-80% газтай юм шиг санагдчихээн. Тэгээд жоохон юм чихэрлэгдүү хамт хамтагдаад байхгүй юу? Тэгсэн чинь сайн ингээд амсахаар бүр хил тагнаанд ингээд сүлд нь хамтагддаг юм байна. Эхэндээ хальт ингээд балгаад залгихад бол чихэрлэг хамт хамтагдаад байхгүй юу? Тэгээд сүлдээ ингээд хил тагнаанд үлдсэн энэ хамтыг ингээд сайн хамтлагаад хахаар жимс хамтагддаг юм байна. Энэ жимсний хамттай заяа. Тэнгүүтлээ анх ингээд дөнгөж балангууд эн чинь ямар сонио амтгүй шугам бэ гэж би хальт тийм бодол орж ирсэн байхгүй юу? Нөгөө бидний уудаг кола мола ч амар сахартай амар чихэрлэг байдаг шүү дээ. Угаасаа сахартай газ татах миний бид муу гэж ирдэг тий. Тэгээд тэд нартай адилхан юм шиг төсөөлөөд тэд нартай адилхан санаад уусан чинь юм чихэрлэг тэдрүүд бол тийм амар чихэртэй биш.
байсан заяа. Тэгээ би ямар амт муутай юм бэ гэж хит залгилсан чинь гэлт ингээ